За hello guys. Энэ удаа жоохон хүнд сэдвээр ярих гэж байна. Амьдралын утга учир мэдээж энэ тухай нээлттэй ярилцдаг хүмүүс бас те жоохон ховор болов уу гэж би бодож байна. Гэхдээ энэ асуултанд дондор би бас өөрөө те бас нэлээд удаан хугацаанд явлаа. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө хүрсэн одоо conclusion те өөрийнхөө хүрсэн үр дүнг танилцуулъя гэж бодлоо. Тэгээд урдын адилаар тэ санал нэгдчихүүлнэ, маргажуулна. Энэ бол тэгэхээр чиний өөрөө чинь асуудал. Окей, тэгээд энэ асуудал дээр ялангуяа те би бол нээлттэй хэлцээе гэж бодож байгаа. Тэгээд миний хүрсэн үр дүн бол энэ. Амьдралын утга учир бол bullshit. It's fucking энэ бол хараал ицсэн бухын бас. Окей. За. Тэрбэд яаж вэ гэдгийг нь харуулъя. Би ерөнхийдөө бол тийм олон ном уншаагүй. Гэхдээ ямар ч тач Виктор Франклин Man's Search for Meaning гэдэг ном байгаа тийм. Эр хүн утга учирын эрэлт гэдэг ном тийм. За тэгээ яг ерөнхийдөө бол шүү дээ. Чи яг юунд итгэдэг вэ? Яг одоо бурхан, хайр, мөнгө, шинжлэх ухаан, гэр бүл энэ хамаа байхгүй зав. Окей. Одоо юу гэх юм? Чи юуг амьдралын утга учир гэж боддог вэ? Эн чинь хамаа байхгүйгээр энэ нь бол made up буюу энийг чи өөрөө зохиосон. Чи өөрөө энэндээ итгэе гэж сонгосон тэл болов. За, ерөнхийдөө амьдралын утга учир дээр бид нар яагаад гэж асуудаг шүү дээ. Яагаад? Гэхдээ хэрвээ чи яагаад гэдэг асуултыг асуугаад явуулах юм бол чамд ийм 3 сонголт байгаа гэж аахгүй юу? За эхнийх нь болохоор чи хязгааргүй асуугаал яваад байна. Одоо жишээлбэл чи зөв юунаас ч эхэлж болно зав. Амьдралын утга учир тэр нь байвал заавал байх хамаагүй зав. Одоо жишээлбэл би яагаад энэ видео хийж байгаа юм те? Эсвэл хүүхэд яагаад сургуульд явдаг гэдэг ч юм те. За хүүхэд яагаад сургуульд явдаг вэ гэдэг нь одоо юм илүү тэ нийтлэг жишээ болохоор зүгээр авч үзье л да. Тэ? Хүүхэд яагаад сургуульд явдаг вэ? Яагаад гэвэл тэд нэр ингээд эрдэм мэдлэгтэй болох хэвээр. Яагаад тэд нэр эрдэм мэдлэгтэй болох хэвээр? Яагаад гэх юм бол тэд нэр одоо тэ амьдрал дээр гараад илүү юу гэх юм амар тайван сайхан амьдрахын тулд тэ мөнгө олоод тэ нийгэмд бас хэрэг болох ёстой учраас тэ одоо тэгэх юм бол чи энэ асуултыг ингээд үргэлжлүүлээд асуугаалах боломжтой байхгүй чи яагаад сайхан амьдрах хэвээр чи яагаад нийгэмд тоо нэмэр оруулах хэвээр тэ яагаад гэвэл би аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа болохоор би бас тэ нийгмийн нэг хэсэг болохоор чи тэгвэл яагаад нийгмийн нэг хэсэг эсвэл чи яагаад заавал аз жаргалтай амьдрах хэвээр окей infinite regress гэдэг бол чи энэ бүгдийг асуугаал гэж болно энэ одоо хизээч дуусахгүй асуулт гэсэн. За хоёр дахь нь болохоор 3 2 дахь нь байгаа штэ. Circular logic буюу одоо чи ингэ нэг юм тойрол эргэлтэл байна гэсэн үг. Окей. Чиний ингээд хариулт чинь буцаагаад өөр асуултанд чиглээд байна. Саяны энэ хязгааргүй үргэлжлээд байгаатай ер нь бол бараг л яг адилхан. За. Гэхдээ чи ингээд нэг юм барьж авчаад тэрэн дээрээ одоо эргэлтэл байна гэсэн үг. Дараач нь болохоор axiom. Axiom гэдэг нь юу гэхээр ч одоо ингээд юм нэг цэг дээр ирж байгаа штэ. Энэ цэг дээр ирээд энэ цэгээс цааш чи тодорхойлох боломжгүй. Энийг чи зүгээр окей хүлээж авъя гэдэгтээ итгэцэн. За энэ дээр болохоор бидний одоо тэр яриад байгаа мөнгө, гэр бүл, бурхан, тэ Big Bang. Яагаад бид нар одоо амьдарч байгаа амьдрал ямар утга учиртай тэ? Яагаад амьдрал бий болсон тэ? Яагаад гэвэл Big Bang-аас болсон. Тэгэл болов. Big Bang яагаад болсон гэж юу? Бид нар мэдгүй. Зүгээр л Big Bang болсон болохоор бид нар амьдарч байгаа. Эсвэл атом. Атомаас бид нар өсөлттэй. Тийм болохоор амьдралын утга учир бол атом гэж. Окей. За simulation. Бид нар ийм ямар нэг тэ хин нэгний үл мэдэгдэх хүмүүс ч юм уу юу ч юм. Тэд нарын симуляц. Тэ бид нар бол зүгээр ингээд ийм холограм дүрс хүн ус. Окей. Чи тэр цэг дээр очиод өөрөө тэрийгэ одоо ингээд хүлээмжшэрч байгаа байхгүй. Бурхан биднийг бүтээсэн болохоор бид нар сайн хүн болж амьдрах хэрэгтэй. Тэгэд бид нар диважинд очиж амьдрна. That's it. За. Тэгээд
ерөнхийдөө би бас те Elon Musk яагаад ийм юм хийдэг юм бэ гэдээ харж үзлээ. За тэгсэн чинь Elon Musk ерөнхийдөө existential crisis гэдэг юм те 17 наснд орсон байна. За existential crisis гэдэг бол ерөнхийдөө яг одоо над дээр за яг одоо ч явах те одоо хэдэн жилийн өмнөх над дээр одоо үүссэн энэ асуудал өвчин гэх юм юу гэх өвчин биш те сэтгэл зүйн үзэгдэл юм те тэр юу гэхээр чи ерөнхийдөө яагаад амьд байгаагаа ойлгох болж эхэлнэ гэсэн үг. Чи хариултыг хайж эхэлнэ гэсэн үг. Ихэнх хүмүүс ер нь бол энэ асуултад нүрт тулдаггүй. Тэгэхээр Элон юу хийсэн бэ гэхээр би яагаад ер нь амьд байгаа юм болоо гэдэг асуултан дээр ирээд за тэгээд шашны номуудыг уншсан байна, философийн номуудыг уншсан байна. Германы философчдыг уншсан чинь энийг бүр дордуулсан байна, тэ. Бид амьдралын утга учир болохгүйсэн чинь бүр ингэж намайг төөрөгдүүлээ, тэ. Чи бараг үхэх ёстой. Тэр болгосон байна. За тэгээд минь хүн амар олон ном уншиж явж байгаад Hitchhiker's Guide to Galaxy гэдэг ном уншсан байхгүй юу? Тэр энэ ч Hitchhiker гэдэг чинь зүгээр ингэ такси барьж байгаа хүн шүү дээ. Тэ одоо нөгөө нэг зүгээр замд дайгдаа явчих гэдэг. Тэнгүүтээ за хэдүүлээ сансарлуу нисэе гэд ерөнхийдөө бол комеди, инэдмийн уран зөгнөлт, шинжлэх ухааны уран зөгнөлт, инэдмийн зохиол гэх юм юу гэх. Тэгээд бид нар ерөнхийдөө асуулт асуух нэг юм том компьютер гаргаад тэгсэн чинь энэ дээр юу гэж гардаг вэхээр дэлхий бол өөрөө нэг юм том компьютер. Тэг чи хэрвээ дэлхий яагаад байгаа вэ гэдгийг мэдхийн тулд чам дэлхийгс том компьютер хэрэгтэй гэдэг. Тэг ямар ч бид нэр дэлхий шиг том хэмжээтэй компьютер гаргаж ирээд тэгээд ингээд амьдралын утга учир юу вэ гэдээ бичсэн чинь хариулт нь 42 гэж гарч ирдэг байхгүй юу? 42 гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр ер нь бол зүгээр л энэ бол joke. Окей. Ямар ч утга учир байхгүй. Энэ тоог гаргаж өгдөг байхгүй. Тэгэд энэнийхээ дараа Элоны хөрсөн хариулт нь юу гэхээр ер нь бол бид нар юу ч мэдэхгүй юм байна. Бид нэр одоо илүү их үннийг мэдхийн тулд илүү их юм мэдэх хэрэгтэй. Тийм болохоор бид нар дараачийн гариг руу явах хэрэгтэй. Бид нар яг одоогийн нөхцөлд ер нь яг анханасаа ямар асуулт зөв асуулт вэ гэдгийг ч мэдэхгүй байгаа гэж байна. Одоо тий зөв асуулт юу вэ гэдгийг бид нар мэдэхгүй байгаа. Тийм болохоор бид нар илүү зөв асуулт асууж сурахын тулд илүү хол явах хэрэгтэй. Окей. Гэтэ тэр зүгээр ингээд асуултаа асуухад болоод цааш явцсан байхгүй. Тэгээд хэрвээ чи энийг ингээд хажуунаас нь харах юм бол тэгээд одоо зүгээр над чих хүн Elon Musk-ийн ингээд амбиц руу харна штэ. Тэгээд бид нар одоо ингээд тэг хүн төрлөختний дараачийн гариг руу аваач чинь бид нар Марс дээр очиж ажиллах ёстой. Окей. Марс дээр тэ соёл иргэншлийг бүтээн. Тэнгүүт чи ингээд хажуунаас нь харах юм бол яах гэж тэр хийх юм те. Тим их ажил лайв өстэй. Bullshit гэхгүй юм чи. Окей. Миний хувьд бол энэ чинь bullshit. Тэр нэг хүний хувьд тэр бол bullshit. Энэ бол ихэнх хүний хувьд энэ бол bullshit ч гэдэг. Гэтэ Элоны хувьд энэ түүнийг аварсан байна. За, Ницше бол 19-р зууны герман философч. За, саяны Элоны уншсан хүмүүсийн нэг нах. Хамгийн их хүмүүс ишил татдаг. Энэ юу гэхээр бурхан үхсэн, тэ. Тэгээд мань хүний хэлсэн юм үг байгаа. За, he who has a why to live can be almost anyhow. Буюу хэрвээ чи яагаад гэдгийг тэ хэрвээ чамд яагаад гэдэг шалтгаан байвал чи бараг бүх яаж гэдгийг давж чадна гэсэн үг. Окей, энэ бол түүнээс юм. Энэ юу гэсэн үг ингэж юу? Одоо би тайлбарлах гэж хичээе, тэ. За, энэ бол нөгөө нэг миний ном уншсан Виктор Франкл гэдэг хүн. За, энэ хүний хүрсэн хариулт нь юу гэхээр хайр, тэгэд инээд, урлаг. За, энэ хүн болохоор яасан бэ гэхээр нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайны үед хаана байсан бэлээ? Германд байсан бэлээ, тэ. Ийм жууд буюу жууд чи юу вэ монголоор? Еврей хүн, тэ. Nazi concentration camp буюу одоо Auschwitz очсон, тэ. Тэгээд энэ чи ер нь бол юу гэх вэ? Ер нь бол маш хэцүү амьдралд тулсан да. Энэ ингээд slavery тэ. Ерөнхийдөө тэр хүмүүсийг зүгээр ингээд хүчээр ажил хийлгээд хоол ундч байхгүй баг өдөр болгон ажил хийх хэвээр. Тэгээд ийм садист харуулуудтай. Тэгээд бид нар ерөнхийдөө чи төсөлж чадах те. Тэгээд ямар ч тач энэ юмнаас амьд гарч чадсан за. Тэгээд тэр кампууд нь юусан бэ гэхээр ерөнхийдөө зүгээр л одоо юу гэх юм Гитлерийн засгийн газартай тэ санал нийлэхгүй байгаа бүх хүмүүсийг аваачаад
Тэнцээ зүгээр ингээд удаанаар хүнэж гисэн. Ерөнхийдөө бол зүгээр л хүмүүсийг алах юм юу гэсэн үг те. Им ярьж болж гэнэ үгүй юм. Гэтэ хүн юмсан. Энэ үстэй те ном дээр бичсэн л байгаа юм шүү дээ те. Тэгэд мань хүн эндээс яаж амьд гарсан бэ гэхээр ингээд эхнэрийгээ төсөөсөн гэж байгаа байхгүй те. Одоо би эндээс гарчих юм бол эхнэртэйгээ уулзаад те яан ч гэдэг сайхан амьдрна. Тэгсэн чи яасан яг үндэ эхнэр нь нас орсон байсан. Тэгэд энэ гай өөрөө тэрийг мэдээгүй. Ерөнхийдөө бол бодож үтсэн л бах. Гэхдээ этэй хийх үсээгүй ч юм те. Одоо тэр нь хамааралгүй байсан гэж өөрөө бичдэг л те. Тэгээд энэ хүн яагаад чухал вэ гэхээр яаж энэ хүн ном бичсэн бэ гэхээр тэр камп руу явхаас өмнө өөрөө сэтгэл зүйч байсан байхгүй юу? Сэтгэл зүйч хүн тэр кампт очисон үедээ амьдралын ингээд амар хүнд хэцүүтэд нүүр тулж байгаа шүү дээ. Тэр үедээ энэ үед хүн яг ямар сэтгэл зүй гаргах юм бэ? Яагаад ер нь юм гаргах юм бэ те? Гэд өөрийнхөө номоо бичмээр байсан болохоор тэр номоо бичих хүсэл нь энэ хүнийг одоо баг амьд байлгасан гэх үү те? Тэнд байгаа хүмүүсийг одоо сайн муу гэдэг нь ялгаад. Окей. Мань хүн буцаад ингийн амьдрал дээр орж ирээд тэгээд энэ номоо 9 хоногийн дотор бичсэн те. Азар тэнцээ чин юу лээ баг амьд үлдэх магадлал 1% заа. Тэрнээс ингээд гарч ирээд тэгээд ингэдэг байхгүй. Мань хүн одоо ингээд буцаад хэвийн ажил дээр ирсэн одоо ингээд сэтгэл зүйч болсон ажиллаа хийж байгаа те. Тэгээд ийм нэг дайны ветеран нэрдэг байхгүй. Ветеран гэдэг ч одоо юм те. Ийм туршлагатай зэрэгч юм те. Генерал ч юм. Тэгээд энэ хүний ингээд эхнэр нь үхсэн зав. Тэгээд тэр хоёр бие биендээ амар их хайртайсан. Одоо тэр хүний хувьд эхнэр нь тэр хүний амьдралынх нь утга учир байсан. Тэгэд одоо эхнэр нь хүчсэн болохоор тэр хүн яаж амьдрахаа мэдхгүй, яах гэж амьдрахаа мэдхгүй, амьдрал нь ямар ч утга учир болсон. Тэг яах вэ? Энэ хүнд чи одоо яг юу гэж хэлэх юм? Хэрвээ чиний амьдрах утга учир чинь гэр бүл байсан бол чи энэ хүнд яг юу гэж хэлэх юм? Тэ? Тэнгүүд Франкл болохоор ингэж хэлсэн байхгүй. За, юу гэх ямар нэг юм худлаа юм гаргаж ирэхийн оронд тэр хүнийг шууд энэ факттай нүр тулсан байхгүй. Эхнэр чинь нас орсон юм байна те. За. Тэгвэл хэрвээ эхнэр чинь чиний оронд байсан бол яг уу чи хэрвээ төрүүлээд үхсэн тэгэд эхнэр чинь энэ зовлонг туулах хэрэгтэй байсан бол яг уу эхнэр чинь энэ төрүүлж үхсэн гэдэг факт нь болохоор тэр зовлонг чи үрээд эхнэр чинь энэ зовлонг үрэх хэрэггүй болчихлоо шүү дээ гэж хэлсэн байхгүй. Тэгээд яг үү мань нөгөө нэг нөхөр те цэрэг уйлаад окей гэж шууд гараа явсан байхгүй. За энэ хүн ингэж шинэ амьдралын утга учир олсон байна. За Jordan Peterson бол Канадын сэтгэл зүйч те. YouTube дээр хаад үзэх юм бол ер нь амар алдартай хүн. Тэгээд ерөнхийдөө те эдэр автомат те миний энэ төр амьдралыг ер нь л орсон хүн. За олон юм ярьдаг хав. Тэгэд мань хүний хэлж байгаа санаа нь юу гэхээр чи зүгээр хүчтэй хүн биш, аюултай хүн байх хэрэгтэй. Аюултай гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр хэрвээ чи одоо ингэж ийм сэлэмтэй хүн байлаа гэж бодлоо. Дайны үед зэ. Тэг чи хэрвээ чи сул дорой байх юм бол чи аюулгүй хүн штэ. Гэхдээ чи сул дорой байна гэдэг чинь зүгээр л сул дорой байна гэж чи хинч хэрэггүй гэсэн үг. Хэрвээ чи ингэ сэлэмтэй тэр хүнийг ингэ хөнөх чадaltaй мөртлөө тэрийг өөрөө ингэ далт хийгээд одоо их тэр сэлмээ ингэ хойндоо байлгаж гин гэдэг чинь хүч чадлахгүй. Энэ чинь ухаан тий чи энэ одоо өөрөө нуруунд дээрээ энэ ачааллыг үүрэх хэрэгтэй буюу responsibilityтэй байх хэрэгтэй. Responsibility гэдэг маань хариуцлага. Эр хүн хариуцлага үүрэх хэрэгтэй. Тэгээ чи илүү аюултай байх хэрэгтэй. Тэрнээс чи зүгээр ингэж хинт ч аюул тарьдаггүй. Үгүй чи ингэж бусад хүмүүсийг зоож болохгүй гэж байгаа бол зүгээр л одоо чиний опинион бараг хинт хамаагүй. Окей. Тэгээд энэ хүн бол утга учирын оронд хариуцлагыг сонгосон. Хариуцлага чам дээр ирснээр чиний амьдрал анх удаа утга учиртай болно. Энийг юмрхүү. За, Naval Ravikant. Naval бол Indian American entrepreneur investor. Инвестор ч одоо хөрөнгө оруулагч. Яаж боддог вэ гэдгээр амар алдартай хүн. Тэгэхээр энэ бол цаашаа гүнлэг явах юм бол Hermetic philosophy юм те. Плато ч юм уу явж магадгүй. Гэтэ ерөнхийдөө юу гэхээр эхний санаа нь энэ заяа. Хэрвээ заяа. Ингэж бодъё л тоо. Биднэрт яг нэг юм янз бүрийн олон санаа биш. Нэг юм ганцхан яг амьдралын утга учир байлаа гэж бодъё л тоо. Бид нар яг энэ юмны төлөө амьдрах хэрэгтэй. Одоо коммунист нийгэм шиг ч юм те. За коммунист нийгэм биш л те. Зүгээр гоё юм төсөөл л тоо. Тэгэд бид нар одоо энэ л ганцхан юмны төлөө хэрвээ амьдрах ёстой байсан бол энэ амьдрал юм жоохон сонирн байхгүй. Жинхэнэ тэр чин жоохон утга учиргүй амьдрал байхгүй. Бүгдээрээ адилхан эрх чөлөөгүй робот шиг болно за. Харин эсэргээрээ юм ямар ч хариулт байхгүй байна гэдэг чинь өөрөө амьдралыг илүү сонирхолтой болгож байгаа байхгүй. Яг тэгэл чи өөрийнхөө хүссэн хариултыг тэндээс гаргаж ирээд тэр хариулт чинь чамд утга учир өгч ивэл чи тэр утга учраа олоод тэрийг хөөгөөд амьдрч явж болно гэсэн үг.
ямар нэгэн нөхцөл тавигдаагүй байгаа нь өөрөө сонирхолтой гоё байхгүй. Окей. Тэр ерөнхийдөө энийг ингэж юм асуудал гэж харахаа болох. Тэгэл энэ бол асуудал биш гэж харах юм бол илүү зүгээр. Ямар ч хариулт байхгүй байна гэдэг нь өөрөө хариулт. Тэгээд юу гэж байгаа гэхээр одоо хэрвээ заяа би гэдэг хүн шүү дээ. Намайг тайлбарлахын тулд эхлээд заавал одоо ингэ л та. Би хинбэ гэдгийг хэдүүлээ ингээд юм харь гаригийн хүнд тайлбарлах гэж байна гэж бодъё заяа. Тэгэд энэ харь гаригийн хүнд энэ ертөнцийн тухай ямар ч мэдлэг байхгүй заяа. Одоо Big Bang-ийн тухай мэдэхгүй за. Тэнгүүт намайг яаж тайлбарлах вэ гэх юм бол хамгийн эхлээд Big Bang-ыг тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм. За хэрвээ үнэхээр бид нэр Big Bang-аас үүсэлтэй болт юм. Тэгээд Big Bang үүсээд галактик үүсээд гаригууд үүсээд биолог болоод тэр нь хим болоод мэдэхгүй те. Тэгээд танаа эцэг их чинь үүсээд тэгээд чи үүсэж байгаа. Энийг эсрэгээр нь тавьд үзэх юм бол ертөнц намайг үүсгэснээрээ бүтэн болж байгаа байхгүй. Юу гэсэн үг гэхээр би ертөнцийн нэг хэсэг учраас те би байхгүй бол ертөнц бүтэн байха болохгүй. Одоо юу гэхээр нэгэнт чи ингээд төрсөн гэдэг чинь факт штэ. Чи энэ хороо дээр төрсөн байна. Тийм болохоор би бол юу ч биш. Гэхдээ би бол бүх зүйл. Одоо ертөнц чиний дотор байгаа. Окей. Энэ гэхдээ жоохон ойлгоход хэцүү философийн асуудал гэж бодож байна. Гэхдээ ерөөхдөө санааг нь бол ойлгож байгаа гэж бодож байна. За тэгээд энэ бол миний түүх. Тэгээ би ерөөхдөө яагаад энэ potential crisis буюу те яагаад бид нар амьд байгаа юм бэ гэдэг асуудалд яагаад хүрсэн бэ гэж юу? Яагаад тэгэл би Монголоос гараад яваад Японд ирээд ганцаараа амьдэрсэн. Тэгээд тэнгуут ерөөхдөө чи ингээд өөр өөртөө нүүр тулчих те. Гэхдээ бас яг Японд ч юм те өөр гадаад улсад очоод өөр өөртөө нүүр тулсан хүн болгон энэ асуултанд хүрдэг гэж би бас бодохгүй байна мэдгүй. Эсвэл хүн болгон угаасаа хүрдэг ч юм те. Ямар ч хэзээ нэг цагт хүрдэг баг л та. Тэгээ ерөөхдөө хамгийн анх энэ ниш шигийн те хэрвээ чи яагаад гэдгээ олчих юм бол яаж гэдэг нь бол цаанаасаа те чи ямар ч яаж гэдэг аргыг нь өөрөө олно. Тэгээд хамгийн анх энийг бол би Jim Rohn-ы лекчерээс сонсч байгаа юм. Гол нэг хэлсэн те оригинал дүндсэн source нь болохоор ниш байсан гэдэг юм жаа. Тэгээд Franklin номыг уншаад ойлгож байгаа. Тэгээ ерөөхдөө би энийг олохоос өмнө намайг өөрөө олоод ирсэн гэх юм да. За тэгээд эцсийн дүгнэлт юу гэхээр бид нар яагаад амьд байгаа гэж юу? Хинч мэдгүй. Амьдрал ямар утга учиртай гэж юу? Хинч мэдгүй. Гэтэ хүн болгонд өөр өөр ингэсэн хариулт байгаа. Зарим ямар ч хариултгүй хүмүүс гэж байгаа. Зарим нь чамд ингэ те бүхэл бүтэн өөрөө дотроо ертөнцтэй хариултыг өгнө. Хиндэн сонгох вэ гэдгийг чи өөрөө шийдэж чадна. Хариултыг шинжлэх ухаанчид мэдхгүй, шинжлэх ухаанчид бүр ялангуяа мэдхгүй. Ламнар те хамб лам л юм те бид нар ч одоо ламнар мэдхгүй, эло мэдхгүй, Франклч мэдхгүй. Франклин өөртөө гаргаж ирсэн хариулт нь юу гэхээр миний амьдралын утга учир бол би бусад хүмүүст утга учирыг нь олоход туслах. Тэгээ ерөнхийдөө бүх асуулт эцэстээ гэхэд ханд тулдаг. Ерөнхийдөө харах юм бол дэлхий дээр 6 тэрбум ямар нэгэн байдлаар шашин шүтдэг хүмүүс байна. Энэ хүмүүс дэлхийг ер нь удирдах байгаа гэсэн үг. Яг гэвэл энэ хүмүүс олон болохоор. Энэ хүмүүс өөр өөрсдөө гэсэн итгэлтэй тэр итгэлтэй өөрсдөө итгэж байна. Харин бидний зүгээс харах юм бол тэр итгэл нь булшит тахгүй. Эсвэргээрээ тавьд үзэх юм бол тэр шашинд итгэдэг хүмүүс бид нарыг юу гэж хардаг гэж what the fuck наач булшит. Юу яриад байгаа юм бэ? Бурхан байхгүй бол бид нар яаж амьд байх юм? Тэгэхээр миний эцэстээ ихэд хүрсэн хариулт бол амьдралын утга учир бол булшит. Чи өөрөө өөрийнхөө хариултыг сонго. Окей. Одоо би ингэж чам руу шийдэж байна мэ. Энэ асуултаа өөрөө авмаа.